Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тархины алаас нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар. За тархины алаас подкастын маань 29 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн энэхүү одоо нэвтрүүлгээрээ юуны тухай ярилцах гэж байна гэхээр харилцааны талаар нэлээдгүй ярилцсан. Хүн болгон одоо аз жаргалтай амьдрахыг те бидний өдөр тутамд хийж агаад үйлдэл маань те дандаа л аз жаргалтай байхын төлөөл байдаг шүү дээ те. Тэгэхээр аз жаргалтай байхад маш олон хүчин зүйлс мэдээж нөлөөлж байгаа. Тэдгээр дундаасаа л өнөөдөр харилцааг бид гурав илүүх одоо голчилж ярих байгаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань зочин оролцогчоор сэтгэл зүйч гэрлээг урьж оролцуулж байна. За урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгээ эхлэхээс өмнө өөрийгөө бас товчхон танилцуулбал тийм. 2012 оноос хойш мэргэжлэр ажиллаж байгаа. Сэтгэл зүйч байгаа. Өсвөр үе болон бага ангийн хүүхдүүдтэй төлөвлөгөө ажилладаг. За аз жаргалын үндс нь яагаад харилцаа вэ гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр гурлаа яг яриагаа аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ гэдэг талаар ярилцлага эхлэе тийм ээ. За тэгэхээр эхлээд бол тол бичигтэйг аз жаргал гэсэн үг нь яг юу хэлж байгаа юм болоо гэдгийг бас нэг хайгаад судлаад үзсэн л дээ. Тэгэхээр аз жаргал гэдэг нь зол жаргалтай байх, баяр ёслолтой байх, амар тайван, ямар нэгэн тийм сэтгэлийн зовлонгүй байх гэдэг утгыг илэрхийлж байлаа. Тэгэхээр ер нь бол аз жаргал гэхээр бидний нийтлэг ойлгодог ойлголт байдаг тийм ээ. Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрээ гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Тэгээд нөгөө ном одоо тахимлуудаар ч гэсэн одоо саяхан нэг уншсан ном дээр бас тэгжсэн л та. Аз жаргалыг одоо хүний хөгжлийн индекс дээр ч юм уу те аз жаргалтай байдлаар нь улс орнууд ингээд нөгөө эренбэлдэг штэ те. Гэхдээ яг аз жаргалыг ийм зүйлс хүнд байвал эсвэл ийм зүйлсийг хүн мэдэрчээвэл аз жаргалтай гэж бас тодорхойлоход ингээд хэцүү байдаг. Тухайн нөхцөл байдлыг те хүн өөрийнхөө амьдралын нөхцөл байдлыг ч юм уу болж байгаа үйл явдлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ гэдгээр тухайн хүний аз жаргалтай хэсэг нь бас тодорхойлогдчихийдгаа гэж үздэг юм лээ. За тэгэхээр дараагийн асуулт маань яг аз жаргалтай байхад харилцаа хэр чухал юм бэ те? Яг нь бидний ингээд өдөр тутмын амьдралд хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлс ч юм уу хүний суур хэрэгцээ ингээд хангагдахаар аз жаргалтай байхад мэдээж нөлөөлөх байх. Гэхдээ бид нөр өдөр тутамд одоо хүссэн үсээгөө дотоод ертөнц гадаад ертөнцтэй харилцаж байгаа тийм үү? Тэгэхээр яг аз жаргалтай байдалд харилцаа хэр чухал юм бэ? Хэр их нөлөөлт юм бэ гэдэг талаар хэлцээ. Тэгэхээр харилцаа маань өөрөө хүмүүс хоорондоо харилцаагаар харилцаа ойлголцдог тийм ээ. Тэгэхээр харилцааг нэг гэсэндээ интернет шиг хүмүүс хоорондын сүлжээ гэж ойлгож болно л доо. Тэр үднээсээ хүмүүс харилцаагаар дамжуулаад би ганцаараа биш байна гэсэн мэдрэмжийг мэдэрдэг. Энэ нь эргүүлээд нөгөө хүнд маань маш их дэмжлэгийг өгч яадаг сэтгэл санааны бас хэцүү байгаа байдалтайгаа л хин нэгнээ туслалцаа бодит дэмжлэгүүд явагдаж яадаг зүйл учраас харилцаа амжилттай болсноор хүмүүс хоорондоо харилцаа сайн байх тусмаа тэр хүн илүүтэй амьдралаасаа аз жаргалыг эерэг мэдрэмжийг мэдрэх бүрэн боломжтой гэсэн. Тий. Аз жаргал дээр одоо нэмээд үзэгчтэй хуваалцах юм бол судалгаанаас ингэж гарсан байна л да. Аз жаргалыг яг өгөгдмөл зүйл юм уу эсвэл олж авдаг зүйл юм уу гэдээ үзсэн чинь 40% нь илүү өгөгдмөл байх талтай генетикийн талаас. Харин 10% нь буюу нөгөө бидний хэрэгцээтэй холбоотой байна л да. Одоо Маслоугийн хэрэгцээний шатлалын онол дээр ч гэсэн хамгийн анхдагч хэрэгцээ болох хоол, нойр, одоо тэгэл аюулгүй байдал гэдэг чинь. Тэгэхээр хүн хоолноосоо, нойрноосоо ямар гэрт амьдарч байгаа вэ гэдгээсээ хэр сэтгэл ханамжтай байна вэ гэдг нь аз жаргалтай байхад 10% нөлөөлдөг бол за харин үлдсэн 50% нь болохоор хувь хүнээс өөрөөс нь шууд хамаардаг юм байна. Тэгэхээр саяны нөгөө хэлсэн өөртөө сэтгэл ханамжтай байна уу, харилцаанд сэтгэл ханамжтай байна уу буюу өөрөө тэр зүйлийг хэрхэн бий болгож чадж байгаа вэ гэдэг маань харилцаанд 50% нөлөөлдөг. За тэгээд тэрхүү нөгөө 50%-ийг хүн өөрийнхөө тархийг дадлагжуулаад өөрийгөө дадлагжуулаад олж авах боломжтой гэдгийг бас судлаачид онцолж байгаа. Тэгэхээр 50% танаас шалтгааллах нэ. За тэгээд хүмүүс
ингээ аз жаргалтай байхыг мэдээж бөгөөд хүсдэг, сайхан байхыг бөгөөд хүсдэг. Тэгэхээр харилцал хэрэгтэй юм байна гэж сүүлийн үеийн бас Харвардын судалгаанаас ч гэсэндээ харилцаа өөрөө аз жаргалын үндэс юм байна гэж гаргаад ирсэн. Тэгэнгүүт зүгээр л ингээд харилцаад ах уу, яриад ах уу, эсвэл энэ дотор юм эрүүл тохиромжтой гэдэг зүйлс байдаг уу? Тэгэхээр эрүүл харилцаа гэж яг юу юм бэ? Магадгүй одоо зүгээр ингээд ус уух эсвэл илүү юм нөгөө сайжруулсан шүүсэн ус уух хоёрын ялгаа байдагтай адилхан зүгээр л ингээд харилцаатайхаа аз жаргалт нөлөөлдөг юм уу эсвэл илүү эрүүл харилцаа нөлөөлдөг юм уу гэдэг талаар хуваалцъя. Харилцаа бол мэдээж чухал зүйл гэдэг онцлоо тийм ээ. Үүн дээр үүдээд мэдээж яг харилцааг илүү эрүүл болгодог зүйлүүд болон харилцаанд сөргөөр нөлөөлдөг зүйлүүд гэж мэдээж байгаа. Тэгэхээр харилцааг эрүүл байлгахад тусалдаг хамгийн гол хоёр хүчин зүйл бол хүндэтгэл болон итгэлцэл. Хоёр зүйл байгаа. Тэгэхээр хүндэтгэл гэхээр тухайн хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх болон харилцагчаа хүндэтгэх гэсэн үг. Харилцагчаа хүндэтгэхдээ тухайн хүний хил хязгаарлуу халдаж орохгүй. Ягаад гэвэл хүн бол өөр ингэсэн хувийн орон зайтай байдаг тийм ээ. Тэгээ багаасаа үзэл бодлууд нь төлөвшөөд явж байдаг. Аливаа зүйлийг харах үнцг нь ялгаатай байгаа. Тэгэхээр тэр байдлуудыг нь хүлээн зөвшөөрч хүндэтгснээр хүмүүс хоорондоо ялгаатай байдлаа танин мэдэх бас бие биенийхээ харилцан өөр байгаа үнцгүүдийг хүлээн авах үүгээрээ харилцаа илүү хүндэтгэлтэйгээр зүгээр оршин тогтнодог гэсэн үг. За нөгөө талаар бас хүн итгэлцэл байгаа. Тэгэхээр итгэлцэл бол яг хүмүүсийн харилцааны бас нэг чухал гүүр байж байгаа. Хэрэв хин нэгэн хүн үргэлж надад худлаа яриад байвал тухайн харилцаа бол яваандаа цогсон. Тийм үү? Мэдээж хин нэг надад худлаа яриад бол би тэр харилцааг үргэлжлүүлэхийг хүсэхгүй, тэр хүнээс ямар нэгэн үг, ямар нэгэн мэдээлэл авахыг хүсэхгүй гэсэн. Тэгэхээр итгэлцэл гэдэг бол харилцааны маш чухал одоо хамгийн анх суур зарчим гэсэн үг, алтан зарчим гэж ойлгож байна. Тэгэд яг харилцаа гэхээр одоо бидний гэр бүлийн харилцаа, ажлын байран дээр харилцаа, нийгмийн гадаад орчинтой харилцаж байгаа харилцаа гэдэг маш олон одоо харилцаанууд байгаа. Тэгээд яг юм нийгэмдэх ингээд бид нар гудамжинд гараад хүнтэй харилцаад байд юм уу гэдэг нөгөө одоо том байдлаар нь бид нар илүү хүлээж аваад байдаг хэл та. Гэтэ яг харилцааны яг үндэс нь бол нөгөө хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа зүйл, хувь хүний өөрийнх нь харилцаа хандлагаас одоо энэ бүхэн маань хамаарч байгаа шүү дээ тий. Тэгэд яг гэр бүлийн ингээ харилцаан дээр аваад үзэхэд дийлэнхтэй эцэг одоо эхчүүд ингэж ханддаг штэ би хүүхдтэйгээ манай хүүхд маань тэд настай би хүүхдтэйгээс харилцаж чадахгүй байна. Эсвэл манай хүүхд өсвөр насны хүүхэдтэй надтай нэг юм одоо яриха болчлоо гэдэг ч юм уу те ийм асуудлаар хандж ирдэг. Тэгээд идэвхтэй ингээд харилцааг бий болгох гэдэг зөвлөмжүүдийг эцэгчүүд өгөхөөр би тэгвэл яг хүүхдээс юу асуух юм бэ? Яаж ярилцах юм бэ гэж одоо биднээс зөрүүлээд асуудаг шүү дээ. Тэгэхээр одоо гэр бүлийн харилцаа эрүүл хэвэн байхад одоо гэр бүлийн гишүүн болгоны ингээд те аав нээжтэйгээ одоо аав нь охинтойгоо ч юм уу хүүтэйгээ ч юм уу те ингээд гишүүн болгоны харилцаа чухал хэдий ч гэсэн яг тухайн гэр бүлийг одоо үнцгийг нь бий болгож байгаа эцэгчүүд буюу хосын харилцаа айгуух чухал санагдаад идэг л та тийм. Тэгэхээр яг хосын харилцаан дээр жишээ нь ингээд ажиглаад харах юм бол яг эрүүл байна, хэвэн байна, харилцаа маань хэвэн байна гэдгийг нэгт бас юугаар анзаард юм бэ? Хэрвээ хэвэн биш одоо ингээд байгаад ах юм бол энэхүү харилцаан дээр бид нар одоо жишээ нь ямар зүйлсийг анхаарах хэрэгтэй байд юм бэ? Ямар зүйлсээ өөрчлөх хэрэгтэй байд юм бэ гэдэг талаар. Тэгэхээр яг харилцааг өвчлүүлдэг зүйлүүд байгаад байна тийм ээ. Тэгэхээр яг ямар зүйлүүд харилцааг өвчлүүлээд байна вэ гэхээр хэдэн зүйлүүд байгаа л да. За магадгүй хамгийн ихнийх нь болохоор яг тодорхой бус шүүмжлэл байдаг. Мэдээж харилцаж байгаа хоёр хүний хин нэг нь эсвэл хоёулаа тодорхой мэдээж ямар нэгэн зүйл дээр алдаа гаргаж байж болно. Гэхдээ тэр алдаан дээр нь шүүмжлэхдээ илүү тодорхой бусаар илүү одоо жижигхэн шүүмжлэх зүйл байлаа гэж бодъё. Гэтэл тэрийг нь илүү ингээд томруулад 50-60%-аар томруулад шүүмжлэхийг яг энэ шүүмжлэл бол харилцааг илүү яг нураадаг өвчлүүлдэг байгаа даа. За цөмөрөө нэг жишээ авч үзье. Гэр бүлийн хин нэгэн гишүүн гэрт орж ирээд амьсаа тайлаад бүрэн хилээд ингээд нэг газар тавьчихдаг. Тэгээ хаан ч хамаагүй одоо орны булан байна уу тэр өрөөний булан ширээний доор хаа тааралцсан хэсэгтээ тайлаад тавьчихдаг. За энэ адил мэдээж гэр бүлийн бусад гишүүдийг бухимдуулах нь ойлгомжтой тийм ээ. За энэ үед тодорхойгүй шүүмж нь яаж хэлж болох вэ гэхээр чи бүх юмаа дандаа ингэж замбраагүй тавьчихаар энэ байдал чи үнэхээр болохгүй байна. Чи яасан зах замбрааг юм бэ гэдэг байдлаар шүүмжилж болж байна. Яг юу вэ гэдгийг илүү тодорхой хэлж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тийм яг үнэ. Тэгэхээр яг юу вэ гэдгийг тодорхойлоод чи орж ирээд оймсоо энэ тэнд тавьчихаар надад гэртээ байхад энэ тухгүй байдлыг мэдрүүлж байна.
За энэ бол яг оймсон дээр чиглэсэн тодорхой жишээ тийм ээ. Тэгэхээр яг үүнтэй адилхан тодорхой бус шүүмжлэл хэлэх тусам нөгөө шүүмжлэлийг сонсож байгаа хүн маань за би үн цэнгүй юм байна, би чухал биш юм байна гэд харилцааны хувьд хумигдаад хаагдаад эхэлдэг гэсэн. Тухайн хүнээсээ сөрөг мэдрэмжийг авах тусмаа харилцаа нь илүү хумигдмал болоо нөгөө хүнээсээ зайгаад барьж эхэлдэг. Тэгээ тэр үед ялцчгүй харилцаа үргэлжлээд ямар болдгоо гэхээр хитрхийн нэг талыг барьсан болж хуураад эхэлдэг л те. Одоо нэг нь хит шүүмжилдэг, нөгөөх нь тэр шүүмжлэлийг эсэргүүцсэн ч гэсэн нэг бол дууга хураадаг, үгүй бол атлахаа эсэргүүцээд эхэлдэг. Тэгэхээр энэ байдлаар харилцаа яг зөв зарчим маань одоо нэгснэ тэнцвэртэй байдал нь алдагдаад эхэлж байна гэсэн үг. Сайн нөгөө гэрлээ сэтгэл зүйчийн жишээ хэлэн чинь надад ийм жишээ толгоонд ороод ирлээ л те. Дүү одоо хамаатны дүү маань юу гэж ээжтэй гомдлож байсан бэ гэхээр ээж нь ингээд хүүхдэд дандаа ингэж хэлдэг юм байна л да. Чи бүр юу ч хийхгүй маа гэл. Чи бүр юу ч хийхгүй маа амралтын өдрүүдийг ингээд гэртээ байж болохгүй юу гэж дандаа загнадаг. Гэтэ би юу ч хийхгүй бол байгаагүй. Өглөө басаа ядаж хогоош үрддэг ч юм уу би ямар нэгэн зүйл хийдэг. Тэгээд ээж дандаа намайг юу ч хийхгүй маа гэж загнадаг гэж гомдлож байгааг сонсч байсан. Тэгэхээр одоо хосын харилцаан дээр гэлцдэг гэр бүлийн харилцааны явж гэсэн ингээд асуудлын дүгийлгүүд том болгоод ирэхээрээ энэ нөгөө одоо эрүүл биш харилцаа жоохон тохиромжгүй байгаад байна гэдгийг илтгэхэд байгаа. Тийм харилцааг хэлбэлгээд хитрхийн нэгтлэг барьсан болгоод байна. Саяны бас одоо нөгөө таарийн хувьд ярьсан жишээнүүд нөгөө гэр бүлийн харилцаан дээр илүү их байгаад шүү дээ. Нийгмийн харилцаан дээр одоо надад бас бууж байгаа бодол нь юу байна вэ гэхээр хүмүүс одоо ингээд бас одоо юм хийж байгаа хүмүүсийг ч юм уу айгуу шүүмжилдэг шүү дээ. Энэ болохгүй байх, тэгэхгүй байх, ингэхгүй байх гэх мэтчлээ. Гэхдээ тэр бүр одоо гарч шийдлийг хэлж өгдөггүй те. Ялангуяа залуучууд маань энийг үзэж байгаа залуучууд маань нийгмээс бол айгуу шүүмжлэлүүдийг бас мэдэрдэг байх. Гэхдээ шүүмжилж байгаагийнхаа хэрээр бас одоо энэ ч болохгүй юм чи ингэх хэрэгтэй гэдэг зүйлсийг хэлж явах хэрэгтэй юм шиг санагддаг л та. Тэгээ энэ бол нөгөө наснаас үл хамааран хүнд бас нэг байх ёстой чадвар юм шиг санагддаг. Хэрвээ шүүмжлэх гэж байгаа бол яг гаргалгаа юм хэлж өгдөг тийм яг үнэ. Энийг юу гэж хэлээд байна гэхээр бүтээлч шүүмж гэж нэрлэдэг л тийм. Эерэг шүүмжч гэж бас хэлж болно. Одоо жишээлбэл цагаа үнэхээр баримтлахгүй за нэг сургуулийн жишээ ч юм уу ажлын жишээн дээр авч үзээ л та. Цагаа үнэхээр баримтлахгүй цагаасаа заавал 1-2 минут ч юм уу те. Яг их биш ч гэсэн байнгын тэгж хоцордог байлаа гэхэд чи дандаа хоцорж ирэх юм а гэж хэлхийн оронд магадгүй яг чи гардаг цагаасаа нэг 5 минутын өмнө гараад үзээч гэдг нь бол эргүүлээд ингээд гар харах замтай хамт гаргаад үлж байгаа эрэг шүүмж болж хувирна л та. Тодорхой мэдрэмжийг ч гэсэн одоо сонсож байгаа хүн бол уурлах гэхээсээ илүү би нэрэн тэгвэл гэсэн бодлыг хэрэгжүүлээд үзэх сэтлийг нь төрүүлж байгаа. Тийм. За дараагийн бас өөр. За мөн дараагийн байдал нь бол нөгөө харилцагаас зайлсхийх гэж ярьсан тийм ээ. За энийг бас жоохон дэлгэрүүлээ л да. Одоо жишээлбэл хоёр одоо хосууд ч юм уу те эхнэр нөхөр хоорондоо харилцаа зөрчил үүслээ гэж одоо ямар нэгэн харилцааны зөрчил үүслээ. Тэр тохиолдолд нэг нь өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлээд байдаг, нөгөөх нь эргүүлээд одоо хань ажилдээ ч юм уу хостоо тэр би ингээд байна би ингэсэн учраас ингээд байна гэж хэлэхгүйгээр дууга ураагаад харин гуравдагч итгээдэд одоо өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ илэрхийлээд магадгүй найз нөхөд аав ээж ах эгч дүү хэн байдгийн те ийм байдлаар эцэл хүүхэдтэй илэрхийлээд байдаг. Тэгээ энэ байдал нь эргүүлээд түрүүний хэлсэн яг эргэтгэж харилцаа биш болоод ирж байгаа учраас одоо мэдрэмжээ илэрхийлж байгаа хүн давмгаалаад хэлэхгүй байгаа хүн нь хойш суугаад тэгсэн хэрнээ өөр хүнд тэр мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг нь харилцаанд ялцчгүй том асуудлыг бий болгоод эхэлдэг л дээ. Тэгэхээр тэгж харилцаанаас зүгтах биш яг харилцан бие бинийгээ одоо нэг нь мэдрэмжээ илэрхийлсэн бол нөгөө хүн нь ч гэсэн эргүүлээд яг адилхан илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ энд мэдээж баримтлах зүйл байгаа. Тэгэхгүй бол одоо хоёр одоо сэтгэл хөдлөл нь өндөр байгаа хүмүүс хоорондоо яг мэдрэмжээ илэрхийлэх үед тийм илүү их зөрчил үүсэх боломжтой. Тэгэхээр энэ талаар бас тайлбарлаж цаашдаа ярина. Одоо саяны жишээ нь одоо ингээд жишээн дээр аваад ингээд үзэх юм бол өдөр тутмын бидний амьдралд юу гарч ийнэ гэхээр эцэгчүүд манд дийлэгдэх хүүхдэрээ ингээд дамжуулаад юм яриад байдаг те. Одоо аав ээж нар хоорондоо муудалцлаа гэхэд авд очиод тэгээ хэлчих, ээжтэй очиод ингээ хэлчих гэдэг ч юм уу. Эсвэл ажлын байран дээр гэхэд бас нэг өөр хин нэг шал өөр одоо хамааралгүй байгаа асуудалтай оруулж ирэл те. Чи миний өмнөөс очиод ингээ чигтгэж гэдэг ч юм уу те. Энэ бол бас харилцааны ан цав үүссэн хэцүү нөхцөл байдлыг улмал удаашруулна уу гэхээс нэг хурцгах хүчин зүйл биш юм шиг санагдаж байна шүү дээ.
Тийм яг нөгөө хүүхдийг бас нөгөө нэгтлийг барьсан харилцааны байдгүй гэхээр одоо хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийсэн байж болно. Гэхдээ хүүхдээс яг яагаад энэ зүйлийг хийчихвэ? Магадгүй хүүхэд тэр зүйлийн тухай буруу ойлгосон байж болно. Тэгэхээр тэр үднээс нь асууж үзэхгүйгээр яг чи энэ зүйлийг буруу хийлээ гэж яг загнах байдлаар тий шийдгэх байдлаар харилцдаг. Гэтэл хүүхдийн хувьд мэдээж яг тодорхой шалтгаан байгаа хийж үзмээр сонирхлын төрөөдөөс яадаг юм бол мэдэхгүй зүйл байсан учраас гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ нь эргүүлээд яг л гэр бүл доторх яг нэгтлийн харилцаа болоод хувирчиж байгаа юм л да. За тэгэхээр түрүү нөгөө дэрлэгрүүлж дараагийн хэсэг дээр ирээ гэжсэн. Одоо харилцааны талаар. За тэгээ энэ болохоор яг харилцааны нэг цогц загвар байгаад байгаа. Тэгэхээр энэ загвар гэр бүлийн ямар ч гишүүдэд за магадгүй та хааны газар явж байгаад нэг ямар нэгэн зүйл худалдаа авлаа гэж бодъё. Гэтэл тэр худалдаа авсан зүйл маань таны сэтгэл нийцгүй эсвэл өөр буруу зүйл байх юм бол одоо худалдагчтай дахиад ярих хэрэгтэй байна тийм үү. Тэгэхээр тийм тохиолдолд тэр ер нь амьдралын айлч тохиолдолд ямар ч хүнтэй харилцаж болох яг ярилцаж болох тийм загвар байгаа. За тэгэхээр магадгүй үзэж байгаа, сонсож байгаа хүмүүс маань бас бичээ тэмдэглээд аваасаа гэж хүсэж байна. За цаас үзгээ бэлдээрээ. За тэгэхээр хамгийн ихнийх нь болохоор мэдээлэл гэж байгаа. За мэдээллийг бид нар өөрийнхөө мэдрэхүүгээр хүлээж авдаг тийм ээ. Харах, сонсох, хүрэх, за магадгүй амтлах, ярих, үнэрлэх гэх мэтчлэн өөрийнхөө яг хүлээж авч байгаа тэр бүхэл өнцгүүдээсээ хүлээж авсан тэрхүү мэдээлэлээ эхлээд одоо нөгөө харилцаж байгаа хүндээ хэлнэ гэсэн үг. Одоо ойлголцохыг хүсэж байгаа тийм харилцааны зөрчил үүссэн хүндээ хэлэх нь. За цөмөрөний энгийн жишээн дээр яриад үзэх үү. За магадгүй хүүхэд одоо ээж хүүхдээ хоорондын харилцаан дээр. За хүүхдээ яг гэрийн даалгавраа хийгэрээ. Одоо яг зуны хугацаа тийм ээ. За гэрийн даалгавраа хийгэрээ гэдэг дээр за магадгүй ээж 5 хоног дараалаад хэлсэн байгаа. За хүүхдээс тодорхой хариу байхгүй байгаа тийм. Тэр за тэгэнгүүт ээж мэдээж уурлан тийм ээ. 5 хоног хэлсэн учраас одоо хангалттай гэдэг. За тэгэнгүүт ээжийн хувьд юу яж болох вэ гэхээр тэр мэдрэхүү мэдээлэл нь би 5 хоног яг эхний өдөр би чамд ийм байдлаар хэлсэн, 2 дахь өдөр ингэж хэлсэн, 3 дахь өдөр, 4 дахь өдөр, 5 өдөр ингэ хэллээ. Тэгээ энэ болгон дээр яг ингээд миний нүдэрээ харж байгаа хариу үйлдэл яг чи чимээгүй одоо нааша харахгүй ингэ суугаад байсан. За энэ бол ингээд тухайн ээжийн зүгээс бол харсан өнцөг байгаа тийм ээ. За ийм зүйл болоод өнгөрлөө. За 2 дахь зүйл маань бодол байгаа. За тэгэхээр бодлын хувьд бол за ингэхээр чамайг надтай ярихгүй, харахгүй байхаар би чамайг даалгавраа ерөөсөө хийхгүй байна гэдэг бодол надад төрлөө. За тэгэхээр одоо ээж хүлээж авсан өнцгөөс үүдээд бодол нь бий болж байна тийм ээ. За 3 дахь дараагийн зүйл маань сэтгэл хөдлөл байгаа. За тэгэнгүүт ерөөсөө харахгүй 5 хоногийн туршид за энэ ерөөсөө 5 хоног хичээл хийсэнгүү гэж үзээд миний үнэхээр бухимдал төрж байна. Би яг одоо ингээд ямар нэгэн аргаар ингээд шийдэгмээр ч юм уу те арга хэмжээ авмаар ингээд одоо таагүй сэтгэл төрж гинэ гэдгийг илэрхийлнэ гэсэн үг. За тэгэхээр сэтгэл хөдлөлийг бас нэлээд ойлгох хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ гэдэг нь заавал ингэж ойрлж хашгаарч одоо юм авч шидэлж одоо хүчтэй цохиж ч юм уу тийм байдлаар илэрхийлэх биш. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэдэг нь яг одоо би үнэхээр ууртай байна. Яг одоо би чамайг цохиж авмаар санагдаж байна гэж хэлж байгаа маань юу гэхээр хүүхдэд ээж үнэхээр ууртай цохих хэмжээний ууртай байгаа юм байна гэдгийг хангалттай ойлгож байна. Тэгэхээр энэ тохиолдолд ээж заавал хүүхдэд цохоод өвтгөө сэтгэл хөдлөлөө юм хурц хэлбэрээр илэрхийлэх шаардлагагүй. Тиймээ хурц хэлбэрээр илэрхийлэх юм бол нөгөө харилцаа маань яг нэгтлийг барьсан болоод хувирчин л та. За сэтгэл хөдлөлөө илэрхийллээ. Дөрөвдөг нь болохоор хүсэлт байгаа. За ээжийн хувьд бол хүсэлт бол мэдээж яг хүүхдээ даалгавраа цаг тухайд нь хийгээд ирээдүйдээ мэдээж амжилттай байгаасаа гэдэг холын зорилго байгаа тийм ээ. Тэгэхээр тэр үднээсээ за тэгэхээр ээж хүслээ хэлнэ гэсэн үг. Чамайг би зуны хугацаанд даалгавраа тогтмол хийснээрээ бусад хүүхдүүдээс хоцрохгүй байгаасаа гэж хүсэж байна. За энэ бол ээжийн хүсэл. Тэгэхээр ээжийн хүсэлтэй хэлээд ирэхээр хүүхдэд яг юу төрж байгаа шүү гэнэ яг ингээд одоо 4 төрлийн мэдээлэл хүлээн авлаа штэ. Тэгэхээр яг юу төрөх бол илүү тодорхой бодит зураглал үүсэх юм болов. Ээж яагаад уурласан бэ гэдэгт хариулт авч чадчих байгаа юм шиг. За тэгж хариулт нь бас гарахад ингээд нэг тодорхой болдог юм шиг санагч. Одоо хүүхдүүдтэй болцохоор ингэж хэлдэг шүү дээ. Нөгөө гэрт ээж ууртай ахаар нэг л юм эвгүй байхад байдаг. Юу хийхэж мэдэхгүй, яагаад мэдэхгүй нэг юм хэцүү байгаад байд юм аа гэдэг айгуух сонсч ийсэн. Тэр магадгүй яг саяны ингээд байдлаар те одоо жишээ нь
нөгөө уур хөрөнгөтэй цохиж авахаас илүүтэй би чамайг ингээд цохиж авах хэмжээний юм ууртай байна гэдгээ магадгүйгээр хэлчих юм бол за би тэгвэл одоо гялс ингэх хэрэгтэй минь тэг хэрэгтэй минь нөгөө хариу хэлбэлээ хүүхд илүү өөрөө ч гэсэн бодож тодорхой болгоход нь туслах байх гэж бодож байна. Яг үнэ. За тэгээд хамгийн сүүлийн яг дүгнэлт хэсэг маань болохоор үйлдэл байгаа. За тэгэнгүүт ээж эргүүлээд за тэгвэл хоёулаа яг энэ тохиолдолд яах хэрэгтэй бэ? Одоо энэс цааш ингээд 5 хоног өнгөрцөн байна. Гэхдээ дахиад хугацаа байгаа мэдээж хугацаа байгаа. Энэ хугацаанд хоёулаа юу хийх вэ? Гэт нэгсэндээ хүүхэдтэйгээ одоо тохиролцоод шийдэлт хүрнэ гэсэн үг. За тэгэхээр за ээж бол энэ хүрээд одоо яг ярианд тодорхой болчихлоо тийм үү. За тэгэнгүүт энэ яриаг сонсон хүүхэд маань эргүүлээд ээжтэйгээ за яг энэ зарчмаар харилцах нь айгүй чухал. За магадгүй хүүхэд 5 хоногийн туршид чимээгүй суусан байна тийм ээ. Тэгэхээр хүүхдэд мэдээж 5 хоногийн туршид чимээгүй суусан шалтгаан гэдэг зүйл байгаа. Ойлгохгүй байсан асуух гэхээр яг ээж нь магадгүй тайлбарлаж мэдгүй орчин тойронд нь тайлбарлахар хүн байхгүй байсан байж болно. Тэгээд магадгүй нухад суугаад байсан байж болно. Тэг эсвэл үнэхээр хийх хүсэлгүй толгой нь өвдсөн ч гэдэг юм уу те ямар ч шалтгаан байж болно. Төвлөрөхгүй ч юм уу. За тэгэхээр хүүхэд энэ тохиолдолд эргүүлээд та ингээд 5 хоногийн туршид хэлэхэд би ийм зүйл ингэж хийжлаа. За магадгүй таныг зөөлөн хийсэн болохоор би энийг яаралтай гэж бодоогүй маа ч гэдэг юм уу те. Яг хүүхэд өөрийнхөө зүгээс өнцгөө хэлээд за өөр төрсэн бодлоо хэлээд за сэтгэл хөдлөлийн үед магадгүй тайван байсан харин одоо энийг сонсоод надад их сандрал үсэж байна. Би яг ингээд яг буруу зүйл хийсэн байна гэдэг айгуу тийм гэмшмэр мэдрэмж төрж байна гэдэг ч юм уу илэрхийлэх нь. Тэгээд хүсэл маань за би яг яаралтай ингээд яг цаашдаа хүүхдүүдээс хоцрохгүй тул хийх нь чухал гэдэг би үнэхээр ойлгож байна. Тэр би хиймээр байна гэдэг хүсэлт байна тийм ээ. Тэгээд үйлдэлийн хувьд ээжтэйгээ яг харилцаа ярьж агаад шийдэлт хүрээд үйлдэнэ гэсэн үг. Тэр яг харилцааны хувьд бол айгүй тийм нөгөө баялаг санагдчихээн л та тий. Одоо нэг өдөр тутамдаа болсон зүйлсийг яриад одоо харилцаа зогсчих биш илүү их мэдрэмжээ яг ярилцъя гэсэн гол зүйлээ тодорхой ингэж ярих боломжийг өгж байгаа юм шиг санагдчихээн. Тэг ялангуяа бас өсвөр насны хүүхдүүд дээр хэрэглээд үзвэл илүү одоо зүгээр санагдчихээн л та. Эцэг эхчүүд маань бас анзаараад тахад нэг гаргадаг алдаа нь юу байдаг вэ гэхээр нэг хүүхдийн мэдрэмжийг айгүй одоо хүчээр нэгсэндээ дарддаг гэж ойлгож байна шүү дээ. Одоо саяны жишээн дээр аваа ярих юм бол магадгүй хүүхэд нь даалгавраа хийхгүй 5 хоног өглөөснийхээ дараа ээжигээ загнаад уйлчих болно те. Чи юу ойлоод байгаа? Юу зөв хийсэн? Юу зөв хийсэн гэж харин энэ би л уйлмаар байна гэдэг ч юм уу те. Эсвэл чи яагаад уурлаад байгаа? Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн хувьд чи эрэгтэй хүүхдээж битгий ингээ хов зөгөөдөө уйлаад гэдэг ч юм ийм шаардлагуудыг хүчээр тавьж идэг маань нөгөө баялаг байх хэвээр энэхүү харилцааг маань илүү их ингээд хумж өгөөд дараа нь дахиад хүүхэд аавд ээжтэй юм ярих нөхцлүүдийг хаагаад идэм шиг санагддаг л та. Тэгэхээр маш одоо сонирхолтой би ч гэсэн өөрөө ингээд гэр бүлийн харилцаан дээр чи хэрэглээд бүр үзмээр санагдчихээн айгаа гой санагдчихээн. Тий сая сонсож байхад бас бид нар бас сэтгэл зүйчид учраас практик дээр яг ямар асуудал тулгардаг вэ гэдгийг бодоод үзэхээр харилцаа бол тэр чигээрээ илэрхийлж байж л ойлгох гэдэг шүү дээ. Жишээл юм бол яагаад ингэ нөгөө биеийн өвдөд байгаа юу нөвцөн бэ гэдгийг хэлэхгүй бол магадгүй эмч тэрийг сайн үзэж оншилж зүйтэй чиглүүлгийг өгч чадахгүйтэй адилхан одоо ийм болсон учраас гэдэг яг саний гэрлээ сэтгэл зүйчийн маань хэлсэн чиглүүлгүүдийг энэ хүү одоо бүтцээр яриад үзэх юм бол тийм сэтгэл хөдлөл хаагдахгүй харин ч илүү илэрхийлээд тэгээ ойлголцох боломж бүрдэх юм шиг санагдлаа. Дээрээс нь нөгөө манай монголчууд ингэж ярьдаг штэ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэд. Тэгэхээр амьтдад харин нөгөө оюухаангүй ярилцах боломжгүй учраас л асуудлыг яаж шийддэг вэ гэхээр нөгөө хэрэлдэж хуцаж ч юм уу те нөгөө хоошиг бол хуцаж би бинээ зохиж зодож тэнд илэрхийлж асуудлыг шийдэж байгаа. Харин гэхдээ бид нар чинь хүмүүс илүү оюун ухаантай бас хил амаа ашиглах боломжтой учраас ярилцах нь хамгийн зөв зүйтэй байх юм шиг санагдлаа. За тэгэхээр энэхүү тэгвэл эрүүл харилцааг яаж хөгжүүлж болох вэ гэдэг талаар хуваалцъя. За тэгэхээр ялцчгүй бид нар яг нэг харилцааны суурь зарчмууд ярилцаад байна тийм ээ. За тэгэхээр одоо саяны аргыг хэрэгэлсэн ч тэр өмнөх тэр харилцаануудын алдаанууд ч байгаа тийм. Энэ болгоныг залруулах, дээрэс нь эрүүл одоо харилцаатай байх аргын хувьд гээд үзэх юм бол яг хүн хамгийн түрүүнд өөрийнхөө өнцгөөс илэрхийлэх хэрэгтэй. Нэг гэсэндээ ийм байгаа байдал чинь ингээд тэр чигтээ замбраагүй байна гэд нөгөө хүнээ шүүмжилж эсвэл нөгөө хүнээ дүгнэх гэхээсээ илүү яг миний хувьд надад хүлээж авахын хүндрэлтэй байна. Яг уу чи ингээд одоо түрүүний ойнцны жишээ байгаа тийм ээ. Энэ тэнд оймсоо тавьж
яг сурсан байж болно. Гэхдээ надад энэ үнэхээр хэцүү. Би ингээд хүлээж авъя гэхээр би орж ирээд энэ зүйлийг харах нь надад тайван биш болгоод байна. Гэт өөрийнхөө өнцгөө илэрхийлнэ гэсэн үг. Яг гэвэл хүн болгон төгс биш учраас мэдээж оймсод тэгээ тавьж байгаа нэг хүн байна. Эсвэл одоо орой аяга угаахгүй унтдаг ч юм уу те. Эсвэл өөр янз бүрийн дутагдлууд маш их байгаа. Тийм учраас яг өөрийнхөө өнцгөөс илэрхийлээд миний хувьд юм байна гэдгээл хэлнэ гэсэн. Тэгхгүйгээр чи ингээд байна гэж хэлэх тусам яадаг вэ гэхээр нөгөө хүний хувьд яалтчгүй сэтгэл зүйн хувьд өөрөө ирэхгүй хамгаалах байдлыг үүсгээд намайг ингэж байгаа чи хатлахаа ингэдэг үстэй чиний алдаа тэгвэл энэ штэ гэд харилцаа болон яалтчгүй хоёр тийшээ харахад хүрэгдэг л дээ. Өмнөх бас нөгөө нэвтрүүлэг дээр ирсэн штэ нөгөө хүний хамгаалах механизм гэд өөрийгөө одоо дайралт ямар нэгэн хүнд нөхцлөөс хамгаалаад гарч байгаа хариу үйлдэл бол ямар ч насны ямар ч төрлийн хүмүүст байж идэг зүйл. Тэр яг харилцаан дээр энэ магадгүй одоо хэрүүл маргаа үсгэх юм уу те эхлэн үүнээс холбоотой байдаг. Тийм. За мөн үргэлжлүүлээд яг харилцаа ярьж илаа гэж бодоход нөгөө хүний анхааралтай сонсоход маш чухал байдаг. Бид нар анхааралгүй сонсоод одоо хин нэг нь ярьж байгаад утсаа оролдох ч юм уу те. За магадгүй хоолоо хийж яж болно. Хоолоо хийж яхад хажууд ирээд хүүхэд ч юм уу ирээд ярьдаг. Ээж гэдээ дууддаг тийм ээ. Тэгээд дуудаад ярахт нь анхаарсан болоод хоолоо хийнгээ яг одоо царай руу нь харахгүй биеийн хилэмж рүү нь анхаарахгүйгээр зөвхөн ингэж нэг сонсох байдлаар харилцдаг. Энэ нь эргүүлээд яг танай хүүхэд эсвэл яг харилцаж байгаа хүн чинь хайртай хүн чинь яг ямар зүйл дээр ямар сэтгэл хөдлөл эмоц гаргаад байна, ямар зүйл дээр ямар өргөлт өгөөд байна гэдгийг ерөөсөө анзаарах боломжийг өгдөг. Тэгэхээр ямар зүйл дээр өргөлт гаргаад байна гэдгийг мэдэхгүй байснараа эргүүлээд чи дээр тэгээд исэн биш үү гэд эргүүлээд нөгөө ойлгоогүй мдээгүй байдал бий болоод ирдэг. Тэгэхээр үнэхээр харилцан ярилцаад ойлголцоо гэж хүсэж байгаа бол яг биеийн хилэмж рүү маш сайн анхаарах хэрэгтэй. Яг юун дээр дууны өнгө нь өндөрсөд байна, нүдний илүүс хэрэглэн цовоо болоод байна. Эсвэл юун дээр хөмсгөө зангидаад байна гэдэг ч юм уу те. Тэр энэ болгоныг анзаарснараа илүү сайн яг мэдрэх боломжтой байдгаа. Тэгэхээр мэдрэн гэдэг маань эргүүлээд нөгөө хүнээ маш сайн ойлгоод дэмжих болон өөрийгөө тэр байдланд тохируулж илэрхийлэхэд маш тустай зүйл байдаг. Тийм тэгэхээр харилцааны үед нөгөө ойлголцол маш их чухал юм шиг. Дээрээс нь одоо харилцаж байгаа хүндээ намайг ойлгож байгаа юм байна штэ. Гэрлээ сэтгэл зүйч намайг ойлгож байгаа юм байна штэ гэдэг одоо тэр мэдрэмж хамгийн чухал юм шиг санагддаг. Тэгэхээр одоо өмнөх ярьсан зүйлүүд маань ч гэсэндээ тэр ойлгож ийн гэдэг мэдрэмжийг тэр хүнд өгч чаддаггүй юм шиг тийг санагддаг. Дээрээс нь одоо сургалтууд дээр ч гэсэндээ ажиглаж хаад хүмүүс нэг тийм сайхан болчлоо гэж хэлдэг. Тэгээ буцаагаад одоо юм харилцан яриа өрнүүлээд яагаад ингэж сайхан болчлоо гэдэг мэдрэмж үүссэн бэ гэдгийг ухаад үзэхээр тэнд яг өөрөөр нь байгааг нь хүлээн зөвшөөрч байсан. Тэгэхээр одоо салан задгаа байгаа нөгөө хүн ингэ салан задгаа юм шиг санагддаг гэний тэр хүн илүү өөрөөрөө байх таатай моментод байж болох юм тийм үү? Эсвэл зарим эцэг эхчүүд ингэдэг манай хүүхд бүр үнэхээр удаан. Тэгээ хурдан л болгомоор байна гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг талаараа тухайн хүүхдийн тархины механизм нь өөрөө удаан байж болно. Тэгэхээр удаан байгаа удаанаараа юмаа хийгээд үр дүнд хүртэж байгаа нь илүү таатай мэдрэмжийг нөгөө бидний хэлээд байгаа аз жаргал гэдэг зүйлийг мэдэрч байж болох юм аа. Тэгэхээр хүлээн зөвшөөрөөд саяны гэрлээ сэтгэл зүйчийн маань хэлсэн шиг юун танд тэр таагүй мэдрэмжийг үүсгэж байгаа вэ гэдгийг оновчтой хэлээд дээрээс нь санал зөвлөмж хүсэлтэд хэлэх нь хамгийн тохиромжтой юм шиг санагдлаа. Тэгээд би бас өөрөө ч ихсэн гараад төвшиж үзье да гэж бодож суужилаа. Бас нэг жишээ. Одоо манай сонсогчдод те бас бодоод үзэх юм бол яг сэтгэл санаа таагүй үедээ эсвэл маш их баярлсан үедээ ямар найз нөхөдтэй хиндэ илүү хандахыг хүсдэг вэ? Гол нь яагаад? За тэгээд бодоод үзэхээр яалтчгүй намайг үнэхээр яг ойлгоо сонсдог. Яг миний сэтгэл хөдлөлийг ингээд дагаад ингээд яг тэр сэтгэл хөдлөлийг хамт илэрхийлдэг тий. Биеэрээ илэрхийлдэг, үгээрээ илэрхийлдэг. Яг сонсохдоо ингээд харцаараа ингээд хардаг. Биеийн хилэмжээрээ яг биеэрээ ингээд хандуулж анхаардаг тий. Яг энэ байдлууд нь яг тэр найз руугаа хамгийн түрүүнд хандах тэр сэжүүр тий шалтгаан болж өгдөг. Саяных дээр одоо дэлгэрүүлээд ингээд ярих юм бол нөгөө нас болгоны юм сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйл байдаг тийм ээ. Одоо жишээ нь бид нэр за өллөө гэж бодъё. Тэгээ өлсөөд удаан хугацаанд яваад ах юм бол бидний тарих толгой өвдөн, ядарна, эсвэл бүр ингээд удаан цагаар ч юм уу өлсөөд яваад ах юм бол магадгүй бие махбодод ингээд чичирдэг ч юм уу тийм ийм байдлууд илэрнэ. Үүнд нь бие махбодод гарч байгаа энэхүү хэрэгцээг хангах зүйл нь юу вэ гэхээр
одоо шимт тэжилтэй хоол унд идэх байх нь шүү дээ. Яг үүнтэй адилхан сэтгэл зүйн хэрэгцээний хувьд ч гэсэн ямар ч насны хүмүүст ойлгогдчихин намайг энэ хүн ойлгоод байна гэдэг тэр мэдрэмжийг авч явах маань аюу чухал юм л да тий. Тэгэх юм бол нөгөө одоо жишээ нь амьдрал хандах хандлага тий бидний өдөр тутмын харилцаа гэх мэт зүйлсэд маш их одоо нөлөөлж байгаа нөгөө хоол ус тэдгээр чухал зүйлс маань болж шүү дээ тий. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг дээрээ бид гурав яг аз жаргалын үндс нь яагаад харилцаа байд юм бэ? Бид нэр ямар тохиолдолд те харилцааг эрүүл бус болоод байна? Ямар тохиолдолд эрүүл байгаад байна? Тэгвэл бид нар одоо ямар ч алдаагүй харилцаа гэж мэдээж байхгүй байх. Бид нэр гэтээ тэр алдааг санаатайгаар гаргая гэж гаргадаггүй. Хэрвээ магадгүй өнөөдрийн нэвтрүүлгээс маань та бүхэн маань те сонсогчд маань алдаа дутагдал байгаагаа анзаарсан бол үнийг яаж засах вэ гэдгээ өнөөдрөөс эхлээд ингээд алхам тутамдаа хэрэгжүүлж байгаасай гэж бас хүсэж байна. За тэгээд энэ түрээд бас подкастын маань цаг нэлээд дуусах гэж байгаа болохоор одоо гурлаа нэвтрүүлгээ дүгнэлт хэсгүүдийг одоо ярилцаад явъя. За сүүлд нэг хилээг үйлцсэн зүйл байна. За тэр нь болохоор яг харилцаж байгаа хүнээ маш анхааралтай сонсохоос гадна яриаг нь таслахгүй байх гэдэг зүйл байгаа. Одоо ярьж яхад тийм наатах чинь мэднэ гэдэг амхандаа дэмжиж байдаг тий сэтгэл хөдлөлийн дэмжиж байдаг. Тэгсээр нэ ингээ бүрэн яриулахгүй. Тэгэхээр бүрэн яриулахгүй байгаа нөгөө хүндээ нэг бүрэн амьсгаа авахуулахгүй байгаа юм шиг. Тийм. Тэгэхээр яриаг нь таслаад байх юм бол харилцагч маань яг тантай ярихдаа бас жоохон ингээд за төр байж байгаарай гэж яагаад ярихад хөрхөн. Тэгэхээр тийм сүүлд нь дүгнэлт хэлэхэд бол яриаг нь та таслахгүйгээр харилцаж байгаа хүнээ маш анхааралтай сонсох нь чухал байна. За мөн биеийн хилэмж нь өөр илэрхийлэгдэж байгаа зүйлүүд нь юу вэ гэдгийг нь илүү анхааралтайгаар ойлгох сонсохыг хичээх хэрэгтэй. Тэгээ гурав дахь нь та өөрийнхөө зүгээс бодлоо хэлэх гэж байгаа бол энэ зөвхөн таны мэдэрч байгаа зүйл учраас миний хувьд юм байна. Би ингэж мэдэрч байна, би ингэж ойлгож байна, надад ингэж бодогдож байна гэдэг онцгоос хэлэх нь чухал. Тэгэхээр хамгийн өмнө нь асуулт 50% нь аз жаргалтай байх уугүй юу гэдгийг биднээс шалтгаалдаг. Тэгээд харилцаа гэдэг бол хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд явж идэг. Бид нөгөө хүн маань надад тааламжтай харилцаа гаргахын тулд тархин дотор нь очиод одоо ингэж надад ийм үг хэл надтай ингэж сайхан харилцаж гэж мэдээж ирийг өөрчлөх боломжгүй. Тэгэхээр тэнд ойлголцлыг үүсгэхэд бол эхлээд та хүлээцтэй хандаад тэгээ юунд танд хэцүү төр мэдрэмжийг үүсгээд байгаа гэдгийг хэлээд магадгүй хэлэхэд хэцүү байх юм бол бичээд үлдээж болох байх эсвэл захиа бичиж болох байх тий. Тэгэхээр иймэрхүү аргуудыг хэрэглэж үзээд тэгээ харилцаагаа илүү нандин байлгах, аз жаргалтай байлгах тэр зүйлсүүдийг одооноос эхлээд хийгээсэй гэж үзэгчээсээ хүсмээр байна. Тэгээд өнөөдрийн маань урилгыг хүлээн аваад бидний сонирхолтой зүйлсийг хуваалцсан гэрлээ сэтгэл зүйчтэй баярлалаа. За баярлалаа урьж оролцуулсан. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. За тэгээ аз жаргалын үндэс нь харилцаа байдаг учраас өдөр бүхэн та бүхэн харилцаандаа анхаарч, тортож, хайрлаж, нандинаж агаарэ гэж хэлмээр байна. За дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.